сайн байна уу? Газрын дэважийн хаяанд ирсэн байж байна. За гэр бүлтэйгээ 7 хоног амраад одоо буцах гэж байна. Ямар ч байсан газрын дэважин гэж нэрлэдэг одоо шалтгаан нь бол үнэхээр хүний гоё хүссэн юм болгон байдаг юм байна. Тэнгэрт нисмээр бол нисэж болж байна. Далай чумбмаар бол чумбж болж байна. Далай дээгүүр эргэлдэж болж байна. Айгүй халуун юм байна. Хоёрхан улиралтай гэсэн өвөл тэгээд шивглээ чуурай чиглэг зуны улирал чихтэй халуун зуны улирал гэдэг ерөөсөө ийм хоёр улиралтай. Тэгэхээр өвөл бол нэлийн агаар нь хойроо олчдаг учраас ийшээ аялал жуулчлал нэлээд нэмэгддэг гэсэн. Харин яг одоо бол бид нар яг нэг наадам адмын амралт гэлтэй энэ үеэр бол аялал жуулчлал ер нь бол бага байт юм. Яг бол амар халуун байдаг учраас тэгэл буугаал ирэнгууд яг юу шиг Филиппин Солонгост байгаа юм шиг тэрнээс ч илүү халуун байдаг. Тэгээд ханьяа нь бол их гоё газар байна. Заавал ирж үзэх хэрэгтэй газруудын нэг юм байна шүү. Хурж ирж байгаарай. Яа, ингээд хоёр ор байна, ширээ байна, тэнд нэг буйдан байна. За тэгээд нэг юм гэрэл мэрэлтэй. Тэгээд эндээ ийм балконтой. Балкон дээрээ ийм хоёр сандалтай. Тэгээд бид нар тэнцээ тоглож байхад тэр нуурын тэнцээ ингээд ийм одоо хашийн 3 бол нь 2 давхар хэрнээ 3 давхар юм шиг өглөө ишээ ингээд ийм нуур харагддаг юм уу байна. За ингээд 7 хоногийн аялалдаа гарсан. За аялал маань бол их олон янзын хөтөлбөртэй байсан. Oh baby 想要叫你 darling 但你回我的家里就怎样我都答应了你 So baby girl 别叫我达芬奇让我唱首 melody 没有太多的问题要不要和我在一起 Oh baby girl 别叫我达芬奇不是也不用多甜蜜吃饭睡觉打游戏你是我的小猫咪 OK 早上起床就要打开你的朋友圈连空气都实现爱答不理不自作多情意味这是你的考验感受到小宇宙的特别你让我辗转反侧无可奈何几乎是错的看着你的眼眸确认反复是爱的迹象你对我点头答应满足我所有的欲望镶嵌在记忆让我变得细腻着 Орос хүмүүс байт юм лээ. Тэгээд ер нь бол далайн давлгаа нэлээд ширүүн босголтой. За бид нар Monkey Island буюу одоо Самбарчны өвгөний төрсөн нутаг дээр очих гоё явж гин. Айгуу сонирхолтой газар байт юм шиг байна. Travel Travel роллер костер шиг ямар юм бэ? Тайрэс би босит үгөөч. За энэд маань ингээ аж төрөд амьдарч идэм лээ. Бас болохгүй нөхдүүд ингээ шоронд хийдэм байна. За одоо гэмт хэрэг үлдсэн гэдэг ингээ зарлалынхаа самбарын тавьсан. Нөгөөдөлийгээ эргэж очдөг. Тэгээд бас нэг юм хумсрын шийтгэл өгдөг хэсэг байт юм байна лээ. За манай хүүхдээ итгэж байгаа. Айскрим энд энэ олон янзын айскрим байна. Энэ хажууд нэг айскримны шоу үзүүлээд ирэх консолж байна. Тэгээд энэ баффиш шиг юм аа ингээ бейк юм шиг байна. Тэгээд дээр нь бах юм байна шиг. Одоо тэр хараа. Дараа нь бид энэ Романс парк гэдэг их тийм сонирхолтой газар очсон. За ерөнхийдөө нэг баг Диснейленд руу нэм хятад газар гэж ойлгож байна. Entertainment-ийн тэгээд энд их гоё гоё юмнууд байсан. Хүүхдүүдийг хүртэл одоо ингээд шавраар юу хийгээд өөрсдийг нэг оролцуулж байгаа юм харсан. За тэгээд нэг Sejong гэдэг тоглолт байсан. Энэ тоглолт бол үнэхээр гайхалтай байсан.
За энэсийн юу нь хамгийн их гайхалтай байсан бэ гэх юм бол энэ тайз бол одоо дотроо гэхэд 3-4 удаа саалж нийлнэ, дундаас нь ус гарна, гол мөрөн гарна, дээрээс нь гүүр бий болно, акробат иргэн, ийм амар гоё multifunction одоо юм юутай болох юмсан, тайд заалах юмсан гэж мөрөөдөж илаа. За тэгээд халуун газар болохоор шууд ингээд үзэгчд рүүгээ хүртэл одоо ус цацаал гоё сэрүүцүүлээ. Тэгээл гэнт дээр нь одоо түрүүн харсанчлан нөгөө ийм русалочканууд гарч ирээд үжиглээд энэ бол үнэхээр цирк, entertainment бүх төрлийн үзүүлбэрийг хамттан харуулж болох үс ийм гоё тоглолт байсан. Тэгээд ард нь гэсэн мультимедиа агаар хосолсон зүйлс хийцэн. За тэгээ ер нь бол нэг их урт удаан одоо түүхээсээ илүүтэй эднэр маань болохоор 4-5 ийм богино зөвхөн хайнаатай холбоотой түүхэн домгуудыг ингээд хэсэг хэсгээр нь одоо тайлбарлаад тэгээ доор нь ингээд гарахаас өмнө тайлбартай байсан гоё байсан. Автор яах вэ? За кокос бол одоо тэнд халуун оронд одоо хамгийн гоё цангаа тайлж ундаанууд нэг яагаад гэвэл маш эрдэстэй байдаг учраас сууснаас илүүтэй хүмүүсийн далдуу модны жимсээ үүснэ гэж сонирхолтой байлаа. За үүний дараагаар бид нэр Атлантис гээд хамгийн том одоо дэлхийд хоёрхан байдаг, нэг нь Дубайд байдаг, нэг нь нөгөө надад Хайняанд байдаг ийм усан парк дээр тоглосон. За тэгээд нисдэг тэргээр явж үзлээ. Задгаа далаад сэлж үзлээ. За 108 метрийн өндөртэй бурхан мөшийн бод садвагийн хөшөөн дээр очлоо. За ийшээгээ урсгал бас нэлээх байд юм байна. Мэргэжлийн зурагч наар зураг авахуллаа. За ханиан ер нь их жаргалын газар юм байна. Хүн болгоны хүслийг биелүүлдэг. За тэгээд далайн хаалтанд би нэлээд дуртай. За энэ аялал маань үнэхээр гоё эсэн. Тэгэхээр хайнаа явж үзээрэй. Амьдрал аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоор like and subscribe баярлаа.